800-ны тэртех түүх шаштрыг хадгалан үлдсэн өвөг дээдсийн их нутаг. Мөн хөхтийн гэртийн андгай өргөсөн анд нөхдийн өлгийн нутаг. 100-ны түүхийг илээж байгаа Хинтээ аймгийн Батнаруу сум. 1923 онд Дайчин Бэлийн хушууг сэргэлэнгүн Сүнжигт Бэсийн хушууны зарим хэсгийг хамруулж одоогийн Батнаруу сумыг үүсгэн байгуулсан түүхтэй. Сумын түүх бичигдэж эхэлснээс хойш 2 жилийн дараа байгуулагдаж зуудах жилийнхээ түүхийн хуудсыг эргүүлж байгаа Эрдмийн их хөргөө нь Батнаруу сумын ерөнхий боловсролын сургууль юм. 1925 он танхимын төр сургууль. Хинтээ аймгийн Батнаруу уулын хушуу Сүүл Авуутын гингэрт 14 суралцагчтай сургууль байгуулагдлаа. За тэртех 1925 оны дунд үеэс Хинтээ аймгийн Батнаруу уулын хошуу 14 суралцагчтайгаар танхимын сургууль нэртэй байгуулагдаж исэн сургууль маань эдүгэ 2025 онд захиргаа аж ахуй, нийгмийн ухаан, байгалийн ухаан, бага ангийн заахаргын нэгдэл, хүүхд хөгжил хамгаалал, сэтгэл зүйн алба гэсэн 5 нэгдэл хуваагдсан сургуульд хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль маань 28 бүлгийн 700 орчим суралцагчид дотор байранда 150 малчтын хүүхдийг одоо сургаж, гэрт ойрхон одоо тийм орчныг бүрдүүлж ингэж сайхан хамтран ажиллаж байна. 1938 он Бичиг үсгийн төр сургууль. Бичиг үсгийн төр сургууль болж үсэг, тоо бодлого зааж бичиг үсэг тайлагдсан хүүхдүүдэд үнэмлэх олгодог боллоо. 1940 он Бага сургууль. Бага сургууль болон өргөжлөө. Тухайн үед 50 орчим сурагч суралцж байлаа. 1970 он 8 жилийн сургууль. Тухайн үед 9 багш, 7 ажилтан, 180 гаруй сурагч төгсөж байжээ. Анх 14 сурагчтай бичиг үсэг тайлах, соён гэгэрүүлэх ажлыг эхлүүлж байсан энэ сургууль өнөөдөр өргөжин тэлж 700 орчим сурагчтай 67 багш сурган хүмүүжүүлэгч, дотор байр, захиргаа, аж ахуйн албатай зуудах жилийнхээ түүхийг бичиж явна. 100 жилийн өндөрлөгөөс эргээд харахад танхимын сургуулийн анхны багш Мөнхөө Занг, анхны бага сургуулийн захирал Омбын Балжин ям. Түүнээс хойш удирдсан захирал, сургууль хүмүүжүүлэгч нарын эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрийн үр шимээр зуудах жилийнхээ түүхийг бичиж байгаа нь энэ юм. Энэ сургуультай бол миний амьдрал их олон жилийн холбоотой 72 оноос эхлээд энд ажилласан. Тэрний өмнө бүр 1954 онд энэ хардсны тоочгоос ганц улаан байшин авчираад энэ хойноор жимгэдэг тийм захиул үйлчлэг ажилтнтай байхад би анх боловсролын эцсийн даргаасаа томилж аваад төрийн ажил анх эхэлж ирэхдээ яг одоо энэ сургуулиас заагтад эхэлж ажиллаж байсан юм шүү. Тэгээд тэрнээс хойш одоо боловсролын байгууллагад ажилласан жил маань тал хүлээ, сургуульд ажилласан жил маань бол би одоо ер нь 2 дахин ажилласантайгаа 23 жил ажилласан. Тэгээд өөрийнхөө сургуулийн хамт олон энэ ажиллаж байсан үеийн загшлууд, багш нар болоод одоо ажиллаж байгаа энэ сургуулийнхаа эрдэмтэн багш нар, сурагч хүүхдүүд бүгд нь одоо баярын мэндийг хүргье энэ сургуулийнхаа өгдөг. Би Батнаруу сумын ерөнхий боловсролын бүрэн бүс дунд сургууль 7 жилийн сургуульд аймгийн боловсролын хэлтсийн шийдвэрээр хичээлээ эхлэхдээ 1975 оны намар дамжигдж ирээд Батнаруу сумын ерөнхий боловсролын дунд сургууль маань бол хичээлийн нэгдсэн байлгүй. 7 байшинд 1 байшин дотор 2 анги. Тэгээ одоо хичээлдэг. Дээрээс нь одоо бүр олон жил дээр үед тэр Оросуудын үед баригдсан нэг хүрэн дүнзэн байшин. Ийм одоо үндсэн хөрөнгөтэй тэн дотор бас ангиуд хөдөлгөөний хичээл кабинет юмнууд тэнд байдаг. Ийм одоо хэмжээтэй байлаа. 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсөөд ирээд энэ Сүхбаатар захиралтай энэ сургуульд сургалтын менежер гэдэг албыг хассан. За энэ хугацаанд бол багш нарын одоо мэдлэг боловсролыг дээшлүүлэх, анги кабинетийг тогтжуулах, багш нарын ур чадварт анхаарах, сурагчдыг хөгжүүлэх, сурагчдын авьяасыг хөгжүүлэх,
хүмүүжлийн олон хэлбэрийн ажил зохиох, ээлжид хичээлийн чанарыг сайжруулахад их анхаарч ажилласан юм а. Тэр үеийн одоо Баатам цаас ширифтний үзэг бол багшийн гол хэрэглэгдэхүүн байсан, шохоо мөн одоо чухал хэрэглэгдэхүүн байсан. Манай сургуулийн хамт олон бол их сайхан бүтээл сайхан залуучууд байдаг байсан. За ингээд манай сургууль 78, 79, 80 онуудад аймгийн ерөнхий улсын сургуулиуд дотор 1-р байранд 3 жил дараалан эзэлж тэгээ үүр татгалзалт улаантайгаар шагнагдж байсан. Ийм одоо дурсгалтай үе бий. Яг тэр үед бол анги коммуникийн систем хичээлээд одоо анх аймагтаа Батнар улсын ерөнхий улсын сургуулийн багш нар энэ ажлыг санаачлан зохион байгуул анги коммуникууд байгуулсан анги коммуникууд нь одоо туршлага одоо болж үзүүл харуулж байсан ийм сайхан үйл явдал бий. Монгол улс хөгжлийн амаргүй цаг үеүүдийг даван гарсан. 100 жилийн түүхийн басах давж байгаа энэ сургуульч гэсэн үе үеийн Ахмад сургууль хүмүүжүүлэгч ажилчдын дэмжлэгээр нийгмийн амаргүй цаг үеүүдийг даван туулж хүүхдүүдийг бичиг үсгийн соёлд сурган боловсруулж бэлтгэж ирсэн. 1970 он хүртэл гэр хуучны модон байшингуудад хичээллэж байсан ч сургалтын үйл ажиллагаа тасарсан нь үгүй. Тухайн үед сургууль хүмүүжүүлэгч багш нарын хувьд хүүхдүүдийг хичээлийн хоцрогдолгүй, сургууль завсардуулахгүй байх нь хамгийн хэцүү асуудал байсан хэмээн Ахмад багш нарын дурсамж бичвэрт тэмдэглэгдэн үлджээ. Сургууль завсардна гэдэг зүйл яг энэ үед бол ёстой улсын орны хэмжээнд, боловсролын салбарын хэмжээнд ёстой яах вэ гэсэн толгойн өвчнөд залуучууд байдаг. Яг тийм үе байсан. Бид хүүхдүүдийг сургуульд хамруулахын тулд гэр орноор нь очиж сургууль суулгаач гэж одоо нэхэсээ төвлөөд сургууль хүүхдийг яаж хөгжүүлдэг юм бэ гэдэг асуудлыг гаргах асуудал гэдэг. Нэг хоёрдугаар энэ сургуулийн багш нар ямар авьяа ёстой вэ гэдгийг бас харуулах асуудал гэдэг. Тэгээ манай Батнарын сургуулийн багш нар бол багш нарын одоо өдөр гэж 2 сард хийдэг байлаа шүү дээ. Тэр үеэр одоо концерт тоглодог, жүжиг тоглодог байлаа. Тэр нь манай бол одоо багш нарын авсан ямар сайхан авьяа ёстой гэдгийг харуулах гэсэн нэг зөвлөг. Нөгөө талаасаа бид хүүхдийг хөгжүүлэх юмыг бол маш сайн хийдэг байсан. Тэр бол одоо хүүхд хөгжүүлэх ажил сайн хийгдэж байгаа нь бол эцэгчүүдийг хүүхдээ одоо боловсрол эзэмшүүлэхийн төлөө байдаг зүйл байгаа. Нөгөө талаасаа манай сургуулийн 7 дугаар анги төгссөн хүүхдүүд аймгийн сургуульд очиж байхдаа үнэхээр гологддгүй байсан байхгүй юу. 80 он гэхэд манай сургуульд бол сумынхаа хэмжээгээр бас тэр чинь нөгөө нарийн бичгийн дараатай статистик гардаг байлаа шүү дээ. Тэгээд сургуулийн насны хүүхдүүдийн хамралт бол 95 хүүхэд ирсэн байсан манай. Хамтраад нэгдээд хийх юм бодно гэхээс өөр зүйл байхгүй, их сайхан хамт олон байлаа гэдгийг бас давхар дурсаж хэлье. За миний үе 1959-с 63 онд энэ одоо Батнар улсынхаа баг сургуулийг төгсгсөн. Энэ үеийн унган нутгийн хүн 82 оноос 87 оны хүртэл сургуулийн захирлын хүнд өчгөн ажлыг тэр одоо ер нь нэлээд ороо босгаа их хүнд байсан үед ажиллаж байсан. Тэр үед чинь одоо энэ сургууль чинь түлээгээр одоо фишингээр галалдаг, ахлагийнхаа сурагчдаа залуу багш нар нь Батчирет Виндэр рүү одоо машинаар модоо түлээнийхээ модонд явдаг. Тэгэж одоо сургуулийнхаа одоо бүрэн бүтэн ажиллагааг одоо явуулж байсан. Бас ийм сонин зүйл. 100 жилийн энэ өндөрлгөөс харахад төрлөх сургуулийн цаг үеэ дагаад өөрчлөгдөн хөгжиж байгаад Ахмад багш нар Магнатины баярлана. Хөдөлмөр зуслан гэж одоо хүүхдүүдэд ажил хийдэг социализм зам нэгдлийн гэж байсан манай сумын чинь том нэгдэл байсан. Аймагтаа одоо их олон малаараа тэргүүлдэг ихний 3 ордог юм том нэгдэл. Ингээд одоо ямаа самнах хөдөлмөр зуслангаар 100 одоо үнээ саах, ааруул эзгээ хийлгэх хүүхдүүдээр тэгээд эрэгтэйнүүд нь болохоор дуу малаа хариулах гээд ингээ хөдөлмөр зусланд хүүхдүүдийг одоо манай багш нар авч явж одоо жинхэнэ ажил хөдөлмөр сургадаг. Тэр үеийн хүүхдүүд чинь одоо маш их ажилласан хөдөлмөр. Ийм хүүхдүүд байсан бас одоо бодвол бас сонирхолтой юм. Тэгээ 87 онд энэ сургуулийг шинээр ашиглалтанд ороход би захирал байж хүлээн авч 87 оны 12 сарын эхээр өвлийн их цаг үед хүлээж авч одоо жинхэнэ одоо уурын 100 халаалт гэдэг юмыг одоо зохицуулах тэр одоо гачгаар сэлээсэр хаанаас болох вэ мэрэгдлийн хүн бүх юм одоо энэ тулгымсан бас хэцүү үе байсан. Тэгээ болж байсан.
30-аад багш нартай 300-аас 400 хүүхэдтэй байсан. Тэр үеийн одоо 8 жилийн сургууль шүү дээ. 70-71 хичээлийн жилд манай энэ сургууль 8 жилийн бүрэн бус дунд сургууль болж өргөжөөд Баян овоос зэрэгэлдээ Норуулан сумын 5 дугаар ангид орох хүүхдүүд манай энэ тойрогт ирж төгсөж байсан. Тэгээд 74 онд анхны одоо 8 дугаар ангийг одоо аймагт ажиллаж байгаа Монгол Улсын гавьяа төгс фунцгийн нэрг өгöдөг багштай анхны 8 дугаар ангийг төгсгөж явахад одоо захирлаар нь ажиллаж байсан ийм хүндээ би. Энэ сургуулийг өнөөдрийн хэмжээнд хүрэхэд хүч хөдөлмөрөөр зориулсан олон гавьяатай буурлуудыг энд дурсаж болно. Бага сургуулийн захирлууд болох Бадмын Сэмбэ, Дамдингийн Гүрням, Аюушийн Бадмаа, Сэродын Лувсан намсрай, Цэгмэдийн Цэнд, дунд сургуулийн анхны захирал Гомбодэрийн Цэрэндорж, Зундуйн Авир мэдгээд үеийн сургууль хүмүүжүүлэгч Ахмад багш нарын үйл хэрэг гавьяа их юм. Эрдмийн өргөөний босго алхан анхны аавсгээ заалгаж байсан жаахан хөвгүүд охид одоо Ахмад багш нар болж багшийн багш, шавийн шавнар залгамж үеэ бэлтгэн дараагийн зууны түүхэн бичиж байна. Батнаруу сумын бага сургуулийн захирал Цэгмэдийн Цэнд, түүний хүү Цэндийн Оюунбаатарын дурсамжаас. Миний аав Цэгмэдийн Цэнд Батнаруу сумын сургуульд 1959-оос 1965 он хүртэл захирлаар ажилласан. Миний ээж Чанцалж дотор байрны тогоочоор ажилладаг байлаа. Миний аав захирлаар ажиллах хугацаанд байрны хүүхдүүдийг модон ортой байсныг тэр үеийн төмөр бүшин ортой болгож байсан юм. Мөн тухайн үед хүүхдүүдийн дунд их байсан халдварчаар хамуу өвчнийг арилгаж байсан гэдэг. Сургалтын системдээ хүүхдүүдийн танин мэдхүй, орчинтойгоо зөв харьцах, аялал зугаалга их хийдэг байсан нь тухайн үедээ л нэлээд санаачлагтай шинэлэг ажлуудын нэг байжээ. Багш ажилчид хамтран ногооны талбай, биеийн тамирын талбай, амьд амьтны байр орчныг тогтчуулан чон, туулай, усан гахай, галуу, хярс гэх мэт амьтдыг цуглуулан хүүхдүүдийн танин мэдхүй боловсролд ашигладаг байжээ. Монгол Улсын сургуулиудын хүрээнд зохиогдсон амьд амьтны үзэсгэлэн уралдаанд Батнаруу сумын сургууль улсад төрүүлсэнийг хамтран ажиллаж байсан багш ажилчид дурсдаг юм. Зундуйн Авир мэд Батнаруу сумын 8 жилийн сургуулийн захирал. Миний бие 1975 оны 9-р сарын 1-ээс Батнаруу сумын 8 жилийн сургуулийн захирлаар томилогдсон очиж ажиллаж байлаа. Энэ үед мэдэхгүй чадахгүй зүйл их л гардаг байсан юм. Миний ажилд өмнөх захирал Ахмад багш Цэрэндорж, хичээлийн эрхлэгч Сүхбаатар нарынхаа тусламжтайгаар сургуулийн хамт олныг удирдах ажилд суралцаж билээ. Тухайн үед бага ангийн багшаар Даа халтар, Дэ халтар, Найдан, Дадида, Ган цэцэг, Алтан цэцэг, Осгон догтох, Чанцал, физикийн багшаар Эренцэн Баатар, Монгол хэл уран зохиолын багшаар Гүрцэдэн, Лавга, түүх газар зүйн багшаар Цэрэндорж гээд олон сайхан багш нарыг дурсаж болно. Бид багш ажилчдынхаа хүчээр ирээний үйлдвэрийн олон жижиг байруудыг дотор талыг реклэн доторлож, засварлан тогтчуулж, сургалтын орчноо сайжруулан үйл ажиллагаагаа явуулж билээ. Мөн 50 хүүхдийн дотор байрны цагаан тоосгон барилгыг Дорнод аймгийн барилгын техник мэргэжлийн сургуулийн багш сурагчдаар бариулан ашиглалтанд оруулж байсан юм. За бидний үед ажиллаж байсан одоо Ахмад багш нар сайн багш байсан. Тэгээд одоо товч дурдахад манай бага ангийн заа харгын нэгдлийн багш одоо өөргөө тэнгэрлсэн залууга талихаач бас одоо халтар гэж дээс халтар гэж манай сургууль чинь 3 халтар байсан. Дэ халтар, дээс халтар, дуу халтар гэж. Тэр одоо их сайн багш байсан. Монгол Улсын тэргүүний өгшөлд боловсролын тэргүүний ажилтан цол авсан. Одоо жинхэнэ одоо бага ангийн сургалтыг бол одоо ястаа одоо болтол энэ бид боддгийг ер нь одоо аргагүй нэг жинхэнэ өдөртөж хүүхдийг бол багаас нь ста усыг заахаас нэхэд өөхгүй ажиллаж байсан юм мундаг багш байлаа. За мөн бидний багш ажиллаж явах үед одоо Базар сад гэж багш байлаа. Одоо Монгол Улсын гавьяа төгсөв. За хөдөлмөрийн багш Шар Усанбуу Хөрөвжөө гэж одоо ах үйлч хөдөлмөр гэж байсан ш тэр үед чинь.
Шарусамбуу багш гэж одоо Можааны мундаг багш нар энэ анги танхимуудыг чинь одоо доторлох, эрэклэх мод шүнжэнгөө мод зүсээ тэнийг эрэклэл хадаал лагтаал тэр хөдөлгөөний багш болохоор л одоо тэгэл хоол ундны хичээлүүдийг хоол хийгээл багш нартаа цайлдаг. За тэгэл ойдлэсгөр ойдлын машинаар хүүхдүүд чинь одоо өөрийнхөө дээлийг одоо ойр зуурын юмнуудыг одоо ингээд хүүхдүүд чинь одоо ойдог байлаа шүү дээ. Иймэрхүү бодлоог сайн сайжилж байсан багш нар бол бий л дээ. Манай одоо биеийн тамирын багш нэргүү одоо гавьяат багш болсон. Энэ нэргүү маань одоо энэ сургуулийн биеийн тамирын анхны одоо шанг татаж өгөөд тэгээд Үлзийн Баатар байна, Гомсрынгийн 50 жаргал байна. Ингээд одоо энэ залуу үе, өнөөдрийн залуу үеийг хүртэл одоо биеийн тамирын спортоор одоо хичээллэх маш их амжилтанд хүрэх энэ одоо замыг үлнээсэн олон спортын маструуд төрлөө, олон одоо спортын төрөл бүрээр одоо дэлхийн болоод одоо улсын уралдаан тэмцээнд тогтмол оролцдог боллоо. Ингээд одоо энэ бүхийн тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээнд ер нь Батнаруугийн хэцүү шүү гэдэг одоо нэр бол одоо энэ аймагт даяар бол одоо тартсан ийм байдгийг. Гар бөмбөгөр бол одоо ер нь аймагт улсдаа тэргүүлж исэн. Үлзийн Баатар гэдэг биеийн тамирын багш одоо тэтгэвртэй гардсан. Энэ багшийн одоо үр шим бол бас их байсан. Монгол хэлний багш Тунгалаг гэдэг бид хоёр нэг ангийнх байсан. За Тунгалаг багш бол бас монгол хэлний хичээлийг бол маш сайн заадаг. Бас их бүтээлч ийм сайхан багш байлаа. Тэгээ өнөөдөр одоо 100 жилээ тэмдэглэж байгаад маш их баяртай байна. Иргэн дурсахад их сайхан байна. Энэ хугацаанд багш нараас маань одоо олон сайхан багш нар улс аймагтаа бас амжилт гаргаж ажиллаж байсан. Одоо жишээ нь манай Ангараг багш байна. Ангараг багш маань одоо физикийн хичээлээр олон удаа амжилтанд орж, ер нь аймагтаа төдөөгүй улсын хэмжээнд 5-6 дугаар байранд орж байсан. Мөн одоо Сувдан Чимээг багш маань болохоор улсын уралдаанд орж одоо хичээл заах одоо юундаа болохоор улсад 2 дугаар байр эзэлж байлаа. Мөн одоо Ахмад багш, Бэхбат багш, Бадам ханд багш тэр маань мөн ажиллаж байсан. Манай Бэхбат багш, Бадам ханд багш бол одоо туйлын ажиллаж чичээнгүү нэгт нэм бай. Ийм сайхан хүн. Манайхны багын суурь маш сайн тавигддаг. Тэгээ багын суурь сайн тавигдснаар дараагийн одоо дунд ахлах ангиудад дэвшин суралцаад одоо сайн суралцахад бол нэлээд сайн нөлөөтэй. Манай багангийн багш Мөнх Жаргал багш байна. Тооны хичээлд одоо маш их мундаг. Манай монгол хэлний багш Инх Жаргал багш байна. Энэ бас л мундаг сайн багш маань. Мөн одоо сургалтын менежерээр гэрлийн оюун сайн багш маань ажиллаж байсан. Одоо гар нээлж ажиллаж байсан. Оюун сайн багш маань бол одоо сургалтын одоо үйл ажиллагааг зохион байгуулахад бол гар гууд сайн. Одоо мөн энэ стил ерөнхий шалгалт бусад багш нарынхаа одоо өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэхтэй бол маш сайн явсан шүү. Ингээд бараг оюун сайн багштай бол улам их тусгаалмаар баяр хүргэмээр ийм хүн байгаамаа. Сургуулийн одоо тэр хүйтэн энэ нөхцөлд үйл ажиллагааг хэвээ явуулахад одоо сайхан яасан. Одоо манай Дамдын сүрэнгийн Оюун Баатар гэж байна. Тэтгэвртэй гарцсан одоо хүн байна. Манай Сэриотын Алтан хуйг гэж байна. Чөлтөн жамцын Хурцуу хатар. Мөн одоо Цогоо Баяраа гэж одоо бас залуу байлаа. Энэ хүмүүс нь бол үнэхээр одоо сургуулийн арын албыг бол маш сайн одоо ажиллаж одоо сургуулийн одоо галлага битгий хэл бүх л одоо үйл ажиллагаанд гар бие оролцож энэ сургуулийн хэвийн сургалтын одоо үйл ажиллагааг хэвээ явуулахад бүхэл хүчин хөдөлгөөрөөр заруулж байсан юм залуучууд байгаамаа. Тэгээ энэ дотор одоо бид тэр Дамдын сүрэнгийн халтрын багангийн их сайн багш байсан. Мөн Дамдынгийн халтрын багангийн сайн багш байлаа. Мөн Дажида гэдэг одоо бас багангийн бас сайн багш байсан. Ганц цэг гэдэг одоо энэ сэрүүн ганц цэг багш байж байна. Гэх мэтлэнгээр багангийн бол одоо их сайн. Хамгийн гол бидэнд бол энд сургуульд бодож байсан зүйл юу байсан гэхээр хоёр зүйл байсан. Нэг зүйл нь юу гэхээр багангийн хүүхдийг хоцордлого сурах. Энд бол одоо бүх багш нар бүгдээрээ энэ зүгт чиглэдэг байсан учраас энд одоо багангийн сурагчдын сурлагын хоцордол үнцэнтэй маш бага. Ийм одоо хэмжээнд төрөгсөн. Хоёр тоног том ажил нь юу гэхээр эцэг ихтэй хамтарч ажилладаг. Эцэгхийн сургууль хүмүүжүүл хичээлийг явуулж, эцэгхийн хүүхдтэй адих одоо сургууль хүмүүжил гаргуулын дэвшүүлэх хичээлээр сургалт явуулдаг. Дээрээс нь гэр оронд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг яаж хийхгүй, хичээлийн яаж явах, хичээлд нь яаж туслах вэ гэдэг зүйлээр манай багш нар одоо
7 хоногны пүрүү гарагт ерөөс ингэж одоо ажилладаг байлаа. Энэ үеэс манай ажилд бол их нөлөөтэй. Эцэг ихтэй сайн ажиллах юм бол хүүхдийн хүмүүжилж, хүүхдийн сурлагч маш сайн байдаг. 1978 он. Сургууль ололт амжилтын түүхэн цаг үеүүдийг туулан 53 жилийн ойтойгоо золголоо. Энэ онд багш нар аав ээжүүдийн талархлыг хүлээсэн томоохон бүтээн байгуулалт нь 56 хүүхдийн галлаатай дотор байрыг ашиглалтанд оруулсан явдал юм. Дотор байртай болсноор сургалтын чанарт том ахиц дэвшил болсон. Тухайн үед аймаг улсаас байгууллагуудын үйл ажиллагаанд тогтмол шалгалт хийдэг байсан үе. Орон нутгийн удирдлагуудад ч сургуулиар заавал оруулдаг. Одоо ч сургуулийн дотор байрны үйл ажиллагаа аймагтаа тэргүүн игнэнд явна. Дотор байр 6 шигээр дотор гал тогоотойгоо хүүхдийн дотор байртайгаа хүүхдүүд байрладаг тийм байсан. Хүүхдүүдийг шинэ байранд орж одоо бас их сайхан амьдрах боломжнуудад дэвшилж байсан л да. За дээрээс нь манай сургуульд ажиллаж байсан одоо энэ байгуулах ажилд их гол үүрэг гүйцэтгэж байсан хүн бол манай сургуулийн мужаан Лувсан Ямц гэж өвгөн байсан. Энэ хүн бол өстой гартаа асар их уралтай маш сайхан одоо юм хийдэг. Тэгээ одоо бүх одоо зүйлүүд кабинетийн бүх одоо зүйлүүдийг бүгдээр ингээ энэ хүний гараар хийсэн ийм сайхан ажил бий. За би 1988 онд анх энэ сургуульд ажилд орсон. Тэр цагаас хойш тасралтгүй 21 оны хүртэл 34 жилийг энэ сургуульд ажилласан. Тэгээ сүүлийн 20 жилд нь дотор байрын үйл ажиллагааг хариуцаж ажиллах хугацаанд 2005 онд одоо БАМ-ын барилганд 85 хүүхдтэйгээр ажиллаж байсан. Ажиллахдаа бол 80 дайлын өрхтэй 85 дээд таланд 85 хүүхдээс уул нь байрын маань хүчин чадвар бол 50 хүүхдтэй хүчин чадалтай дотор байранд 85 хүүхдийг жил бүхэн авч ажиллаж байгаад 2014 онд анх Монгол улсад одоо Монгол улсын жишг дотор байр гэж энэ 3 давхар байр ашиглалтанд орж энэ байранд анх 150 хүүхдийг хүлээгч авч ажиллаж байсан. Миний өөрийн арга барил бол хүүхдүүдийг өөрийг нь өөрсдөө нь удирдах сургах, гэрийн нөхцөлд одоо амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд эцэг эхчүүдтэйгээ хамтарч яг гэртээ байгаа юм шиг тогтчулж ажиллаж байснараа ажлынхаа үзүүлэлтээр аймагтаа 3 удаа 1-р байранд орж 2 удаа дэд байранд орж байсан. Тэгээд 2017 онд Улаанбаатар хотод Дорнод, Сүхбаатар, Төв аймаг, Ховд аймаг, Хэнти гэсэн ийм аймагуудын дотор байрын багш нарын одоо анх удаагийн чуулга уулзалтанд Хэнти аймгаа төлөөлөн оролцож дотор байрынхаа үйл ажиллагааг сурталчилж байсан. 3 давхар байранд анх ороход аюулгүй амар цочирч ийлээ шүү дээ. Тэгээд 150 хүүхэд гэнт 150 хүүхэдтэй болсон 3 давхар байртай болсон. Анх яаж ажиллаж бараг мэдэхгүй л байж байгаад л тэгээд 1 жилийн дотор л тогтчулсан даа юмсан. Юу ч байхгүй хоосон байранд ороод л өдөр шөнөгүй ажиллаж байгаад л бүгдийг харах юмтай болгоно гэдэл эцэг эхчүүдтэй хамтарч байгаа энэ байрыг тогтчулж исэн. Тэгээ одоо бол манай байр юугаач дутахгүй сайхан ажиллаж байна. Тасралтгүй сайхан хойноож надаас авсан багш нар ч гэсэн сайн ажиллаж байгаа. 2014 онд шинэ 150 хүүхдийн багтаамжтай шинэ байранд ороод энээсээ хойш 80-аас 90 малчин өрхийн хүүхдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл бололцоог хангаж 2 байрын багш 4 жижигөр 2 тоогоочийн хамт 150 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай 2 тоогоочийн яг ажлын туршлага бол бас өндөр олон жил ажилласан учраас хоолны ам чанар дээр бол маш сайхан хоол идэг. Манай ээж бас энэ сургуулийн дотор байранд тоогооч хийжсэн, жижүүр хийжсэн. 7 гэртээ тэгээд 7 гэрт одоо ингээд ороо ингээд тойруулаад тавьчихдаг давхар ортой. Тэгээд нэг гэрт нэг 10 хүүхэд ч юм уу. Тэгээд бид нэр ингээд өөрөөр галгаагаа түлээд л өглөө болтол галын түлээд л ингээд явдаг байсан гэж ярьдгийн. Тэрнээс хойш бол яг энэ сургуулийн нөгөө энэ талд нэг ногоон бааманд одоо нэг 100 хүүхэдтэй 4 жижигэр 1 байрын багштай үйл ажиллагаа явуулж ирсэн мөлий. Бараг бүтэн жилийн бараг л хагас жил нь бараг дотор байранд амьдардаг учраас яг ээж ааваас нь ялгааг болчдөг. Тэгээд л ерөөсөө болохгүй бүх одоо бараг л нууц бүх юм ал биднэрт яриа штэ тий. Тэгээд л ерөөсөө ерөнхийдөө тэгээд бид нар ч одоо ингээд сургуулийн амралтаар ингээд явчаал эрэхтэй бараг хүүхдүүдээс санаад л эргээд л яарад л гүйж орж ирдэг. Одоо нэг айлын гэхэд чинь л 4-5 хүүхэд байж л байна. Гэрээ сан, уйлна,
даргал нөгөө ээж их норонд ээж болоод л тэгээд л явдаг ш. Тэгээд хичээл номын хийлгэн хичээлд нь хүргэж өгнө аав нь одоо бүтэн 24 цаг ингээд хариуцж ажиллана. Тэгэхэд бол хариуцлага өндөртэй. Захиргаа аж ахуй гэж их мундаг одоо ийм байгууллага байдаг. Энийг одоо бас өдөрж авсан үеийн одоо бас энэ захиргаа аж ахуйн дотроос одоо манай Баатар огшоо маань ихнэр төмөрсөх гэж Яринбэлийн төмөрсөх гэж одоо Монгол улсын боловсрон тэргүүн ажилтан манай энэ үеийн одоо Алтан ярав гэж нэрлэгдэндээ манай Батнуурын нэрийн утас нь төмөрөө огч маань одоо их сайхан авч явж байсан. Манай Саруул Туяа нэгтлэн бодогчвол одоо бас Энтэн аймгийнхаа сүүлийн одоо 7-8 жил аймагта тасралтгүй тэргүүлж байсан санхүүгийнхаа үйл явдлаар ажиллаараа одоо энэ олон 150 хүүхдийн дотор байрны хоол ундыг хийж байдаг манай ахлах тогооч үеийн ахлах тогооч Жимггүй байна. Одоо энэ Гүрзөө байна. Дээрээс нь одоо энэ Дулам Сүрэнгой байна. Миний үед ажиллаж байсан одоо сайхан тогооч нарыг дурдах юм бол одоо манай Бөмбөгч, манай Алтан зул тогооч одоо сүүлийн үед Дашмаа гэдэг ингээд олон сайхан тогооч нарын хоол цагаар л одоо ирж гарсан хүмүүсийг одоо сайхан дайлцайлдаг. Яадам амьдралдаа баг энэ цаа амсангүй хэлэх юм бол манай эхнэр маань гомдох багтаа гэж хэлжсэн олон хүнээс сонсч байсан. Бид нэр дарга цэрэгнэр ирлээ гэж бид нэр одоо тусгайлан хоол хийж өгдөг. 150 хүүхдийн хоолноос тоогоноос нь утгаад өгөхөд энэ хоолны амтыг ямар технологиор хийжийнэ гэж ирсэн хүн бүхэн гэж гайхширан багтдаг байсан. Энэ сайхан хүмүүстэй хамт ажиллаж байсан болохоор би бас их бахархаж явдаг. Нэгэн зууны түүхийг илээж байгаа энэ сургуулиас хөдөө аж ахуй, газар тариалан, шинжлэх ухааны салбарт дурдах гавьяатай олон эрхэм хүмүүс төрөн гарсан. Эдгээр Ахмад төгсөгчид нэгэн үе сурагч хэмээх нэрний эзэн болж анхны А усгийг заалхан Батнуурын сумын сургуулиас Эрдэм номын гарагаан эхэлж байсан хүүхдүүд өнөөдөр хийсэн ажилтай, хэлэх хүүхдээ алдар гавьяаны эзэд болжээ. За миний үе Базарваны авирмэд энэ Батнуурын сумынхаа бага сургуульд 66 оноос 68 онод 3-р анги 4-р ангидаа сурж байлаа. Миний сурж байхад манай ангийн багш Осоржмаа гэж багш маань манай ангид дааж авч одоо бидний Эрдэм ном хайрлаж байлаа. Тэр үед Жигдэж Сүрэн, Базарагчаа, Пүрвэ гэдэг одоо сайхан багш нар ажиллаж байсан. За бид бол дотор байранд за тэгээд нэгдийнхэн хоолны газар очиж хооллдог. За сургууль дээрээ бол тэгээд хичээлээс гадуур дахиа туулаа тэжээж одоо бас ажилладаг байлаа. Тэгээд дээр нь одоо тэр үеийн кино мэг ховор ирнэ. Төмөрва түүний команд гэдэг сайхан кино гарна. Тэрний дуурайгаад л сургууль байрныхаа дээгүүр төмөр утас холбоод л лаз шил цуглуулад бивэндээ дохоо гэж ингэж тоглож. За мамлюк гэдэг ямар кино үйлээ гараад сэлэм бооёга сэлмээр байлдаа тоглож байсан. Тэр үед Сэдэн Балдарга тэргүүтээ нам төрийн удирдагч нарын хөдөөгөр явж ирэхэд бид нар манай ангийнхан ярьсан хошооны сургуулийн гэдэг жүжиг тоглож байсан. Тэгээд тэр бас тэр үедээ өдөрмөрчд иргэдэд тоглож иргэнлэлт авч тэгж байлаа. Тэгээд тэр үеэр тэр Сэдэн Балдарга тэр жүжигээ тавьад араа урт хугацаатай концерт үзнэ гэдэг. Тэгээд тоглоход тэр Балдарга их үнэлж манай сургуулиас нэг хүүхдийг тэр олон улсын артик цуснд нэг урилга өгж байсан. Одоо тэр үедээ анхны удаа тохиолдол. Тэгээ манай ангийн сайн хөө маань тэр урилгаар артик цуснд очиж амарч байлаа. Одоо Эрдэм мэдлэгтэй алдар гавьяатай олон сайхан одоо сурагчид төгсөж гарсан ийм сайхан сургуулаа. За би чи 55 он тэр үе багш Бадмаа гэж байсан. Одоо тэрийг сайн санаж байна. Би чи баг сургуульд орохдоо нэг одоо тэр жаахан юм гэдэг соёлтой гэдэг нь бол нэг ногоос юугаар сүг хийдгээс дээр нэг 5 хөшөөс орчгоо сүг хийдгээс би үл сүнх мөнгөтэй байхгүй нэг баадан гэж одоо хэлэхүүд бааданд нэг хэдэн дэвтэр аваад тэрийг цуглчгаа тэгээд нуруугаараа бүсэж гисэн ивэл хөдөөний нэг л яхан хоцорхсонгүй байлаа шүү дээ. Одоо тэр үед чинь
23 24 тийм төгсөж ирсэн. За тэр үед жоохон одоотой харьцуулах юм ядуухал байлаа да. Тэгээ яг хөтэ нийгмийн хөгжил тийм л байсан гай. Тэр болоод арга байхгүй. 5 дугаар ангид бэрхэд ирчдэг гэсэн. Сургууль төгсөө Хэдий аймгийн төвд очоод тэгээ 10 жил төгсөө тэгээд дээд сургууль орж ирсэн. Тийм л үедээ хөдөөжихөө сургууль биш нь 40 жил багшилсан. Хажуугаар нь одоо судалгааны ажил бас нэлээд хийсэн. Тэгээд тэргээр нэг эрдэмтэн зэрэг хамгаалсан. Батнар улс сумын баг сургуулийн 1963 онд Дулумсран багшийн ангид төгссөө. Тэрнээс одоо хамт суралцж байсан улсууд маань гэвэл тэр Наван Ширүүн Инг туяа гээд ийм улсын тэргүүлэх зэргийн багш Хинтэй аймагт ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан. Бид хоёр бол баг сургууль 1-р ангид ороод бэрхийн 7 жил, Хинтэй 10 жил дамжиж 10 жил хамт нэг ширээнд явж одоо төгссөн. Энэ талаараа их ойр дотн сайхан дурсамжтай. Ялангуяа одоо багш нараа Дулумсран багшигаа Дулумсран багш маань одоо их сайхан цэвэр цэмцгэр гоё хүн байсан. Их сайхан харьцаатай ааштай. Тэгээд сүүлд нь Монгол улсын гавьяат багш болсон. Манай багш. Дулумсран багшийн одоо хүмүүжил тэр үлгэр загвараар бид нар одоо хүмүүжих сурахыг их эрмэлздэг байсан. Хичээл дандаа мориор явж ирнэ. Тэгээд хичээл дараад мориороо одоо гэр орноо ингээд явчихдаг. За өвлийн цагт бол дотор байранд суралцдаг ийм байсан. Миний хувьд 64 оноос 68 онд Сумынхаа баг сургуулийг 4-р ангид төгссөн. Анх сургуульд орохдоо манай Дулумсран багш бидний анги даасан багш одоо ингэж удирдах ажиллаж байлаа. Манай сургуулиуд аймгаас Хүндэрхан хотоос Уйлхан ордог замын 105 дахь километр дээр хуучин одоо Оросын цэргүүд энэ байрлаж ирсэн нэг тийм улаан дүнзэн байшингууд, 2 том улаан дүнзэн байшин, 1 жижигхэн цагаан байшин гэдэг ийм юмд бид нар анх манай сургууль тэнд төгссөн байсан. Тэгээ манай тэр үеийн багш нар бол аз хол нутгаас томдогдож очсон жигжид гэж захирал байлаа. Хүмүүс ярих нь Ховд аймгийн хөөн гэж ярьдаг байсан. Мөн их алс холоос томдогдсон базарагчаа гэж багш байлаа. За манай нутгийн Пүрвжүү гэдэг багш байлаа. Ингээд энэ сайхан ерөн сургууль гэдэг бол эрдмийн их том уурхай. Үнэхээр одоо буйны гэгээн цагаан одоо гэгээ цацарсан ийм одоо газар байдаг учраас би үнэхээр их бахархаж явдаг. За миний хувьд бол Монгол улсын их сургуулийг төгссөн. Тэгээ Монгол улсын их сургууль төгсөөд тэндээс шууд худалдааны техникумд санхүү эдийн засгийн багшаар томилогдож ажиллаад энэс хойш худалдаа бэлтгэлийн яам, үнд цасны хороо, санхүүгийн зохицуулах хороо гэдэг ингээд голдуу төрийн байгууллагуудаар ажилласаар өндөр насны тэтгэврт одоо гараад ингээд байна. Анх Хэдий аймгийн Батнар улс сумын 1-р ангид 76 онд Халтар багштай ангид элсэн орсон. Тэгээ яг сумынхаа сургуульд 8 жил сурсан. За төгсөхдөө 1984 онд Мөнхбат багштай ангид төгсөж байлаа. Тэгээ сумын одоо сургуулийн одоо хүүхдүүдийн гаргасан амжилтаар үргэлж бахархж байдаг. Манай сумын одоо сургуульд сурж байгаа хүүхдүүд бас их идэвхтэй. Урлагийн одоо урлаг, спорт сурлагаараа бас аймагтаа нэлээд ингээд тэргүүлж явдаг. За би өөрөө математикийн багш хүн. За багангийн багш бэлтгэдэг гэдэг утгаараа бас сургуультай бас хамтарч ажилладаг. Багшийн эрдэм шавьд гэдэг шиг ерөөсөө шавь ямар байна гэдэг чинь багш нарын одоо хичээл зүтгэл одоо тэр нөгөө зүтгэлтэй ерөөсөө шууд хамааралтай гэсэн. Тэгэхээр багш нар бол их сайхан одоо уламжилж ирсэн сайн одоо багш нар байдаг. За би одоо түүхт одоо Батнар улс сумынхаа сургуульд суралцаж төгссөнд үнэхээр баяртай байдаг. Энэ бол одоо яг манай аавын сурж исэн сургууль тий. Тэгээд манай ах дүүнэр бүгдээрээ сурж исэн, ах эгч нар бүгдээрээ сурж исэн сургууль. Анхны яг сургуулийн бага ангийн багшаар манай Дадида багш ажиллаж исэн. За тэгээд бидний хувьд бол анх А үсэг заасан багш. Тэгээд бидний яг сургуульд орох үед бол тэр шинэ сургууль маань баригдаагүй байсан. Тэгээд хой талд цагаан нэг давхар сургуулиуд байдаг гэсэн. Тэндээ ороод галлагаатай ингээд дунд ангид бол шинэ сургууль маань нэг ашиглалтанд ороод 2 давхар
тэр үед чи үнэхээр гоё ингээд ор таршил санагдчихсан. Анх удаа ингээд аймаг руу одоо олимпиадад явах болцоог нээжсэн. Би бас базар дээр багштай бас их талархаж явдیں۔ Ер нь бол маш их амжилттай биднийг сайн бэлдэж химийн хичээлээр тэгээд бидний хувьд яг аймагт анх удаа олимпиадад ороод бас амжилт үзүүлээд дээрэс нь бас математикийн олимпиадаар бас би явж ирсэн. Тэгээд манай Бямбчуу багш тухайд багшлаад татан дуурах шинтер юм бас сурал одоо хичээл зүтгэлээр үнэхээр бас амжилттай ягаад бас аймгийнхаа олимпиадад бас тодорхой хэмжээнд сайн амжилт үзүүлээд оролцдог байсан. Тэгээд мэдээж яг аймгийнхаа олимпиадад оролцсон амжилт гаргана гэдэг бол манай багш нарын ур чадвар, манай сургуулийн ур чадварыг бас илтгэдэг. За манай сургуулийн түүхт одоо яг 100 жилийн ой болж байна. Энэ түүхт 100 жилийнхээ ойг одоо угтуулад ер нь бол төгсөлтийн холбоо байх ёстой байна гэдгээрээ ер нь бол санаачлагууд гараад тэгээд төгсөлтийн холбоогоо 100 жилийнхээ ойтойгоо тохицуулаад анх удаа ингээд нээж байна. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За би 1971 онд биеийн тамирын дээд сургууль, одоо сүүлдээ багшийн дээд сургууль төгссөн. Тэгээд энэ сургуульд 8 жилийн сургуультай болж байгаагаад энд хөөрлөгдсөн. Дээд тал нь 6 дугаар анги. За энэ 6 дугаар ангийн шамрын одоо ингээд сууж байна. Анх хэрэнгууттай нийтээ би багаас нь өшөө 5 дугаар ангийн хүүхдүүч байгаа. Багаас нь хөнгөнөр хичээлүүлээд тэр үед чинь 8-10 жилийн уулзтгаа тийм сайхан тэмцээн болго тэнд бэлдээд ингэж байлаа. Тэрнээс хойш одоо манай эдийн шавнаар одоо бараг 50 жил болж байгаа шүү дээ. Тэр миний багаас заасан одоо суур бэлтгэл хүмүүжил өнөөдөр 50 хэдэн жилийн дараа ч гэсэн өнөөдөр одоо сайхан бие ханагчсан, ухаан санаа төрөвшсөн өнөөдрийн тэмцээнд одоо хамгийн ахмад нь бараг 60-78 хүрсэн. Энэ тэмцээнд хамгийн ахмад нь одоо өнөөдөр төрөөсөө би хараад бахархаж байлаа. Өнөхөр өнөө хүүхдийг багаас нь зөв одоо суурин тавих юм бол хэсэг жил болсон ч гэсэн нөхдөд ер нь энэ суурин байж байдаг юм байна гэдэг би өнөөдөр харлаа. Өнөхөр бахархаар байсан. За манай шавнур одоо олон төрлийн одоо ихэнх нь мастер болсон байгаа. Энэ бол волейболын мастер. Манай сагс тоглолтын сагсны нэгдүгээр зэрэгтэй. Энэ бас волейбол тоглолтын бадминтон гэдэг сүүлийн үед гаргасан дандаа спортоор хичээлдэг юм болсон. Одоо хэдийн нас өндөр болсон ч гэсэн өнөөдөр хүнд юу хэрэгтэй? Эрүүл мэнд хэрэгтэй. Тэр утгаараа ч гэсэн энэ хэд ямар тэмцээнд орсон сайхан бие зөв авч явна. Сайхан тоглолтод өнөөдөр одоо хамгийн ахмад гэхэд энэ залуучуудаа өдөршөө болж багийн спортыг яаж тоглодог юм бэ гэдэг үнэхээр харуулсан. Одоо энэ Батнарын сургууль чинь спортоор их мундаг. Одоо хөнгөн волейбол одоо сагс магс. Тэр үед би анханаас нөгөө суурин зөв тавьсан учраас дараагийн уюудтай багш нартай ингээ уламжлж үлдээд одоо Батнар бол спортоор бол хаашаа загтахгүй. Болоод ялангуяа болоод бүр их хөгжсөн. Хөнгөн байна, бөх байна гэх мэтлэнгээр. Эхнээсээ л ингээд хүүхдийн суурин тавьчихсан дараагийн үед сургуульд нь бүр уламжлал болсон. Одоо анх одоо багш минь ирж одоо Батнар улс манд спортын одоо түүхийг одоо анх л одоо бидний спортоор дуртай болгох одоо их суурийг одоо тавьж гисэн ийм хүн байгаа. Ер нь бол манай ангийнхан бүгдээр тийм спортлог хүүхдүүд байсан. Ерөөсө 21 хүн гэж ер нь бүгд л спортоор явна, бүгд дуртай. Тэгээ ганц спортын маань тал байвал энэ бүрдэн толгойн гэж одоо энэ хойтлын маань уул байгаа. Тэр бол одоо спортын маань яг талбай болж исэн бид хэдийн тий. Одоо ингээд харахад бол үнэхээр өстой их гоё одоо их юм хийсэн байна. Одоо тэрэнд өстой үнэхээр бахархаж байна. 1992 онд Гамбатагштай 8 ангийн төлөөлөл сургуулийнхаа 100 жилийн ойд зориулсан спортын өдөрлөгт хүрэлцэн ирээд байна. Манай ангийн хувьд ер нь яг нөгөө зах зээлийн шилжилтийн үед бас сургуулаа төгсөжсэн учраас бүх юмыг өөрснөө хийдэг. Тэ одоо ингээд ангидаа нийлээ зохион байгууллаа гэхэд л одоо өөрснөө одоо хоол ундаа хийгээд хөвгүүдийгээ баярлуулдаг тийм ээ, хөвгүүд нөхдүүдийгээ баярлуулдаг. За бас нэлээд хөдөлгөөнтэй анги байсан. Тэгээ ингээд одоо ангидаа орж ирээд ингээд харсан бидний сурч ирсэн үеэс бол маш гоё болсон байна. Сургууль маань улам илүү гоё хөгжиж байна. Бид нар ч одоо ингээд 30 сургуулаа төгсөжсэн тийм 30 сургуулаа. Уг нь бол 2 анги байжгаад 2 анги нөгөө нийлээд
одоо баг анхны шахуу одоо нийлсэн нэг анги нэг бүлэг төгсөжсэн үеийн төгсөл. Тэгээ 30 сургуулаа одоо төгсөжсэн. За тэгээ одоо бас олон хүүхэд энэ сурж ирсэн учраас бас доод ангийнхныг бас нэлээд хашраадаг байсан байх. Одоо божигналд нь шалаа угаах гээд усаа шууд шалан дээр асгачаар ингээд нөгөө доошоогоо тэр чинь модон шалтайсан учраас усан доошоо нэвчээл доод ангийн багш орж ирээд загиндаг. Бас нэлээд хөдөлгөөнтэй байсан. Гэхдээ манай ангийнхан ихтэй сургууль нэг тийм олон хүүхэд төгсөөгүй ч гэсэн маш их одоо амьдралын ухаантай бүгдээр одоо сайн сайхан одоо амьдраад ажиллаад яцгааж байгаа. Тэгээ би бас ангийнхнаараа их бахархдаг. Тэгээ олон сайхан одоо мундаг хүмүүс манай ангид байдаг. Тэгээд бүх үе үеийн төгсөгчдөө мөн одоо ангийнхаа найзуудыг сургуулийнхаа түүхэн 100 жилээр заавал ирж оролцоорой гэж ярьж байна. Манай багшийн хувьд бол маш их одоо зарчимч. Тэгээ нөгөө хоёр анги нийлээд аль ангийг нь одоо багш аль ангийн багш анги авах гэдэг дээр бид нар чинь бас жоохон зөрчилдөд Гамбат багшийн хувьд бол Б-гийн багш байсан. Тэгээд бид нар одоо Б-гийн багшийг бас нэлээд одоо ууртаа ааштай гэж тухайн үед айгаад нэг хүүхэд юм чинь тэгээ багшаа болохгүйгээд эсэргүүцэл гаргаад нөгөө А-гийн хүүхдүүд өргөх бичгийг одоо хичээл эрхлэгчтэй тэр өгчээсэн хөхтэй байтгий. Гэхдээ манай багш бол үнэхээр мундаг. Яг шаардлагыг одоо нөгөө сайн тавьдаг байсан учраас манай анги бол бас сүүлд бол их томоочоод бас их айтаахан төлөвшсөн. Тэгээд багштай бас хайртай шүү. За манайх 1985 оны намар бид нэр 2 анги анх Батнуураас сумынхаа сургуульд орж илаа. Ардын боловсролын тэргүүний ажилтан найдан багш Осгон Тогтох багш 2 багшийн удирдлагандор 25 6 хүүхэдтэй ингээ 2 анги 50 гаруй хүүхэдтэй анх 1-р ангид дэлсэн орж исэн. За үүнээ дараа бид нар 5-р ангид дэлсэн суралцахад бид нарыг он чимэг багш, энхээ багш 2 маань хүлээн авч дунд ангийн сурагчид болгож илаа. За ингээд бас мөн Батбаяр багш бас авч исэн. За үүний дараа дөнгөж сургуулаа төгсөж ирсэн математик физикийн багш Бямжуу багш маань багшийнхаа анхны шавнар болж бид нар ингэж хамт сургуулаа нийлж 42 хоёулаа 8 дугаар ангиа төгсөж байлаа. Багийн авьяаслаг альва юмд тийм хамт ч нийтж тэгээд энэ байдлаа чадалаад өнөөдөр маш олоолаа сайхан цугласан байна. Урлагийн авьяастай математик сэтгэлгээтэй хүүхдүүд маш олон байдаг байсан. Бид нарыг 8 дугаар анги төгсөөд 9 дугаар ангид болохоор нөгөө конкурс авч оруулдаг байлаа. Тэгээ математикийн ангид одоо манай инх жаргал ангийн дарга маань элсэн суралцж байсан. За мөн 10 жилд маш олон хүүхдүүд бол тэнцэж ингэж сорж байсан. Манай багш бол маш тийм найрсаг, тайван, дүлгөөхөн ийм одоо усны уурсгал шиг ч гэдэг юм уу тийм сайхан зан чанартай 50 хүндээ одоо хүртэл ингээд төмнийхээ хүүхдэд хичээлээ заасаар л явна багш маань. За сайн байцгаана уу манайх одоо Батнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 2007 оны 34-р төсөлтийн хамт олон байна. Тэгээд бидний Аз асан багш бол одоо инх жаргал, мөнх жаргал, бидийг төгсгсөн багш бол Базар дээр Тунгалаг гээд 2 эрхэм багшийнхаа удирдлаганд бид бүхэн энэ сайхан сургуулаа төгссөн. Тэгээд 40-үлээ нэг хамт олон болоо тонхны яриа хийгээд энэ сургуулиас одоо амьдралын их талаад алхаж орж илаа. Тэгээд одоо бол манай ангийнхнаас одоо салбарт л ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. За мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. За одоо бас мөн яг сургуулийн боловсрол юу одоо сургууль хүмүүжлэх багш нарын салбарын төлөөллүүд бас маш олон байна. Тэгээд соёл урлагийн салбарынхан байна. Бас сайхан малчид байна. Салбарт л ажиллаж байна да. За ер нь бага ангиас ахуулаад дунд ангид ч гэсэн удирдахжсэн багш нар маань бүгдээрээ нэг хүүхэд болгоны чаддаг зүйлээр нь хөгжүүлэхийг яг нөгөө авьяасан дээр нь ур чадвар дээр нь тулгуурч хөгжүүлэхийг илүү хичээдэг, эрмэлздэг байсан үднээс ч юм уу манайхаас их чиглэлийн салбарын одоо сайжруулах олон байдаг. Манай анги чи ер нь өстэй жинхэнэ бүх зүйл дээр тэгш дүүрэн гэдэг шиг л өстэй бүх юмны манлайлалт байдаг анги байлаа. Яг тухайн үед одоо волейболын спортоор яг манай ангийнхан яг одоо сумынхаа бүр шигшээ, аймгийнхаа шигшээд одоо алдартай тийм олон сайхан тамирчин сурагчид байдаг байлаа. За урлаг талаараа ч гэсэн одоо аймагта төдийгүй улстай хүртэл нэртэй олон сайхан урлагийн сайжруулалтай. Тэгээд одоо бүсийн олимпиад, төрөлцсөн олимпиадад одоо дандаа тэргүүлдэг олон сайхан бас оюунлаг сурагчид их олонтой. Ер нь бол одоо юмны тэргуунд явдаг 34 ихэнх гэдэг нэртэй штэ бид нар чинь. Манай анги чинь хэдвэр ангид нийллээ? 9-р ангидаа яг төгсдөг жилээ. Одоо бид нар ч үед 9 жил төгсөжсэн. Тэгээд 9-р ангид төгсдөг жилээ 2 анги нийлээд АБ 2 анги нийлээд одоо манай
бүлгийн багш маань базар дээр багш маань, Б бүлгийн маань багш тунгалаг багш маань байсан. Тэгээд А бүлгийн багш одоо базар дээр багшаасаа ангийнх маань нөө Агийнхан маань уйлж одоо салж орж ирээл багштайгаа шавнартайгаа уйлаад тэг ингээд нэг хамт олон болоод Б-гийнхээ багш дээр одоо яг төгсөж исэн. Тэгээд хоёр анги нийсэн ч гэсэн бид нар их нэгдмэл одоо үзэл бодолтой багш нар маань одоо ч бидрийг яг л адилхан нөгөө нэг А-гаас нь ахуулаад Б хүртэл явсан юм шиг л өстэй бүх багш нар маань бүх шавнартай ингэж хайртай байдаг. Хүй хаана байна, яаж ийж манай төгсөлтийн одоо ямар байна гэдээ бүх зүйл дээр их сайхан байдаг да. Төрлөх сургуулийнхаа 100 жилийн ойгоор үе үеийн төгсөгч нартайгаа хамтдаа хүрэлцэн ирэхийг урьж байна. За манай төгсөлт нь болохоор 2023 онд Г ангараг багштай А Бямцо багштай 50 дугаар төгсөлтийнхэн байгаа. За 12 дугаар ангиа бид нар нийтдээ 2 ангиараа 44 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 12 жилээ төгссөн байгаа. За яг ангиасаа онцгойлж одоо ямар авьяастай ер нь 10 жилдээ ямар хүүхдүүд байсан бэ гэвэл спортын илүү авьяастай 2 ангиасаа спортоор илүү хичээлдэг. Тэгээд ер нь бол яг нэг юм төрөл бүрийн авьяастай ингээд нэг тийм онцгой хүүхдүүд байт юм болов уу гэж би бол 2 ангийнхныгаа дүгндэг байхгүй юу. Манай ангиудын амжилтаас гэх юм бол Сагсан бөмбөгийн сургуулийн аваргаас ер нь цомыг авч ирсэн. За мөн улирлын тэмцээнд ер нь бол дандаа медаль байранд шалгарч ирсэн. Ер нь спортороо төлхөө илүү амжилттай явж ирсэн анги байгаа. Миний хувьд болохоор Монгол Улсын их сургуульд эрх зүй төлбөрөөр суралцдаг. За тэгээд ер нь хөвчлэн гэх юм бол Монгол Улсын боловсролын сургуульд багшийн мэргэжлэр суралцж байгаа оюутнууд төлхөө олонх нь байгаа. Математик, физикээр илүү гүнзгий ингээд олон жил багшилсан багш нарын ангийг төгссөн. Бид нар тийм болохоор ер нь бол математик, физикээр аягүй олон хүүхдүүд яаш өгөж за тэр хүүхдүүд маань яг хүссэн сургуулаа аваад амжилттай төгссөн. Мөн Батнарын сумын хувьд болохоор ерөнхийдөө ингээд ярих юм бол үнэхээр спортод төлхөө хичээлддэг, яг спортын суурь аягүй сайтай суралцагчдаар байдаг. Тэр дотроос яг манай төгсөгч дундаас яг нөгөө нэг аймагтаа шгшээ багийн тамирчид, Монголын шгшээ баг тоглож ирсэн тамирчид бас байдаг. Манай анги болохоор 12-ын банк 50 дугаар төгсөлтийн ангараг багш байгаа. За физик математикийн багш. Физик өөрөө болохоор аймгийн бүсийн физикийн олимпиадуудад ерөнхийдөө төрөв байр мөн дэд байруудыг авч ирсэн. Илүү физик талдаа багш ахгүй юу. Тэгээд яг анги 6 дугаар ангиас маань ингээд маань ингээ яг тэр багшийнхаа удирдлага дор байхад ер нь бол яг ингээд яг өөрийнхөө хүүхдүүдээс илүү бидний араас ингээд хичээл зүтгэлтэй тэр маань яачав, энэ маань яачав. Одоо яг та нар хичээлээ хийхгүй бол болохгүй шүү. Гэхдээ та нарт ингээд чаддаг зүйлээ хажуугаар нь хийх ёстой. Харин гол нь ингээд энийг хослуулж хийх ёстой шүү гэж айгүй төлөвлөсөн ганцхан хичээлээ хийх та нарт ингээд яг хэрэгтэй. Гэхдээ та нарын амьдралд болон ингээд цаашдын карьерт чинь давхар спорт, урдлаг янз бүрийн авьяас чухал шүү гэдэг. Ер нь бол ингээд бүх зүйлийг ингээд ангийнхныгаа л оролцуулах гэдэг. Ер нь бол манай ангиас тэр орно шүү, манай ангиас энэ орно шүү гэл ер нь бол айгүй идэвхтэй байдаг болохоор шавнарын ч гэсэн одоо ингээд Монголдо тэргүүлдэг сургуулиудыг аваад явж байгаа юм болов уу гэж боддог. За манай багшийг болохонгоо Талхан гэрлийн Бямжов гэдэг бид нарыг 6-аас 12 дугаар анги төгсөн төгсдөл одоо удирдан зааж явсан. Манай багш болонгууд боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа. Бид хэдий яг багаас нь яг айгүй биеийг нь даалгадаг байсан манай багш. Одоо янз бүрийн урлагийн наадам, спортын наадамд одоо та нар өөрснөө хичээгээд өөрснөө бий гээд айгүй тэгдэг гэсэн. Тэгээ яг цагийн тулаад ирэнгүүт өөрөө оролцдог. Тэнгууд тэр нь бол бидний амьдралд одоо яг оюутан болоод ирэнгүүт айгүй сайн ер нь бие дааж өөрснийхөө бидний амьдралд айгүй сайн тэр нь хэрэг болж байгаа. Тэр үедээ болонгод багш одоо сони юм биднийг бэлдүүлээд өгчихгүй маа гэдээ яг хэлж исэн ч гэсэн одоо ингээд ирээдүйд бидний амьдралд маш их хэрэг болж байгаа. Тэгээд заа харгын хувьд гэх юм бол бас нөгөө нэг насаараа багшилж байгаа болохоор яг өөрийн гэсэн чадвартай болцсон. Яг ингээ хүн болгонтэй бас туулж харьцахгүй ч гэсэн хичээлээ аягүй сайн ойлгуулдаг. Ер нь бол төгсөлтийн холбоо юм цаашдаа одоо яг ингээд ирээдүйн сурагчид одоогийн одоо төгсөж байгаа хүүхдүүдтэй бас нөгөө нэг залгамж халаа болох байдлаар тэд нартайгаа ингээд төгсөөд одоо ажил дээр гарсан одоо ингээд ямар нэгэн байдлаар амжилттай явж байгаа эргээд буцаад сургуультай туслах, холбоо харилцаатай байх, илүү бас сумынхаа сургуулийн одоо
сурагчдыг чадахжуулах гэдэг рүү чиглэх ер нь бол бодлого чиглэл гаргаад явж байгаа. Одоо ажил амжилттай яваа, ажил амьдрал сайн яваа мөн бүхэл багш нарын маань бас ач буяа гэж бас дотроо бас бодож бас хүндэтгэлтэй хандаж талархаж явдаг да. Батнорын сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон төгсөгчид урлаг, спорт, сургалтын амжилтаараа аймаг, орон нутаг, улсын хэмжээнд дээгүүр байрт бичигдсээр ирсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Батнорын сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын математик, физик, англи, орос хэлний хичээлээр үзүүлсэн амжилт тогтмол өсч 1-ээс 3 дугаар байрыг хүртсэн байна. Энэ нь багш нарын ур чадвар, цаашлаад сургуулийн сургалтын чанар ямар төвшөнд байгааг илэрхийлэх чухал үзүүлэлт юм. Мөн эсэлтийн ерөнхий шалгалтанд 2016 онд Оюнгуа багшин шав өөрийн туяа монгол хэлний хичээлээр 800 оноо, Ариун Баяр багшин шав уран бэлэг зургийн ур чадвар хичээлээр 800 оноо, 2023 онд Мөнхзул багшин шав инхчин монгол хэлний хичээлээр 800 оноо авсан амжилтыг үзүүлээд байна. Эсэлтийн ерөнхий шалгалтыг 10 удаа манай сургууль өгсөн байгаа. Ингэхдээ бол чамгүй амжилтыг үзүүлсэн байна. Одоо монгол хэл уран зохиолын багш Б Оюнгуа Мөнхзул багш нар маань бэлтгэж оруулж, за аймгийн хэмжээнд 4 удаа 1-р байр, 1 удаа 2-р байр, за 2 удаа 3-р байрыг эзэлсэн байдаг. За математикийн хичээлээр 10 удаа эсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. За ингэхдээ бол математикийн багш Э Баярмаа, Г Ангараг, Ч Инг Солонго гэсэн багш нар маань бэлтгэж оруулж, за аймгийн хэмжээнд 4 удаа 1-р байр, 1 удаа 2-р байр, 1 удаа 3-р байр эзэлсэн. За мөн англи хэлний хичээлээр бол багш Алтан Чимэг, Ням Гэрэл, Дэлгэрмаа багш нар маань бол бэлтгэсэн байгаа. Ингээ аймгийн хэмжээнд 4 удаа 1-р эзэлсэн байт юм аа. Физикийн хичээлээр бол Мчуг багш, Г Ангараг багш нар бэлтгэж оролцуулж, за аймгийн хэмжээнд бол одоо 8 удаа тэргүүн байр, 2 удаа 2-р эзэлж, за онцлог амжилт нь бол 2024 онд улсын хэмжээний одоо нийт эсэлтийн ерөнхий шалгалт өгсөн ерөнхий боловсролын сургуулиудаас 8 дугаар байранд эзэлсэн ийм түүхэн амжилтыг бүтээсэн байна. За химийн хичээлээр бол мөн багш Алтан Навч, Базар Дарнэр бэлтгэж оролцуулсан. За аймгийн хэмжээнд 3 удаа 1-р байр, 1 удаа 2-р байр, 2 удаа 3-р байр эзэлсэн байна. За биологийн хичээлээр 2 удаа 1-р байр, 3 удаа 3-р байр эзэлсэн байт юм аа. За нийгмийн ухааны хичээлээр бол мад багш Гамбат, за одоо ажиллаж байгаа Оюн Гэрэл багш нар маань бол бэлтгэж өгсөн байгаа. За ингээ аймгийн хэмжээнд 2 удаа тэргүүн байр, за 4 удаа 3 дугаар байр эзэлсэн байгаа. За ингээд үндсэн 7 хичээлээр бол бид нар 10 жилийн туршид ингээ ер нь 1-ээс 3 дугаар байр эзэлсэн ийм амжилттай сургуулийн ерөнхий дүнгээрээ бол одоо нэг удаа л их тааруу өглөө гэхэд 6 дугаар байранд ороод бусад жилөө 9 жилд бол одоо 1-ээс 3 дугаар байрыг эзэлсэн байдаг. Орос хэлний хичээлээр бол бид нар 3 удаа эсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд одоо 2 удаа 3 дугаар байр, газар зүйн хичээлээр 5 удаа эсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд 1 удаа 1-р байр, түүхэн хичээлээр 3 удаа эсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд 1 удаа 3 дугаар байр гэдэг. Ингээд ер нь бол манай мэргэжлийн багш нар бол маш чадварлаг, сэтгэлтэй. За манай сургуулийн хувьд улсын төрөлцсөн олимпиадад нэлээдгүй амжилтыг үзүүлсэн. За энэ хичээлийн жилд манай сургуулийн хувьд улсын төрөлцсөн олимпиадад алт 3, мөнгө 2, хүрэл 3 гэсэн медалийг хүртсэн. Физикийн багшийн төрөлд улсын төрөлцсөн олимпиадад улсын хэмжээнд 3 дугаар шатанд оролцох эрхийг авсан. Манай сургуулийн хувьд бол хим, биологи, физик, газар зүй гэх мэтлэн байгалийн ухааны хичээлүүдээр багш нар маань чанартай сайн багш нар байдаг. Хүүхдүүд маань тэр тал дээр илүү их амжилтыг гаргадаг гэж үзэхээр байгаа. 2024-өөс 2025 оны хичээлийн жил манай сургуулийн хувьд волейбол, сакс, чөлөөтбөх, гимнастик, дуу, хөгжим, биерийн бичлэг, сэтгэх чадвар, математик гэх мэтлэн 16 нэр төрлийн дугууланд 700 гаруй хүүхэд давхарсан тавгаар хамрагдаж байгаа. 2006 он 9 жилийн сургууль. Хинтээ аймгийн засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 201 тоод захирамжаар 9 жилийн сургууль болсон түүхтэй. 2025 онд төрлөх сургуулийнхаа 100 жилийн ог баярыг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. За сургуулийн түүхийг багш, суралцагч, эцэг эхчүүд, үйлчлэх ажилтан бүгд одоо түүхийг бүтээлцэж байдаг. Ингээд манай бага ангийн зах аргын нэгдэл нь
нэг удирдах ажилтан 14 багш 297 сурагчтайгаар сургалт хүмүүжлийнхаа үйл ажиллагааг явуулж байна. За энэхүү баярыг тохиолдуулан үе үеийн Ахмад багш, ажилчид, сургууль хүмүүжүүлэгчид, суралцагч, төгсөгчид та бүхэндээ баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Би ч одоо 93 оны 8 сарын 24-нд анх Батнарын сумынхаа сургуулийн багшаар орж ирсэн. Одоогийн нэг чиргал багштай, цэцэг сөрөн, оюун цэцэг, амгалан цэцэг гэдэг энэ сайхан багш нартай маань яг энэ зэрэгс бас бид нар чинь яг дараагийн үеийн болж гарч иж байсан. Гэхдээ эднийг яг энэ багш нарыг сургалтын арга зүй өнөөгийн энэ багангийн сургалтын чанарыг үнэхээр Хинтээ аймагт номер 1 гэж хэлэгдэх хэмжээний яг сурлагын цомыг барьж ирсэн, бодлогыг барьж ирсэн бол манай Дамжин зүрийн Халтар гэж багш байсан сургалтын менежер. Энэ багш бол үнэхээр бидний багш болгосон гэж хэлэхэд нүүртэй. Бахархалтайгаар ингэж багшаагаад урсгах цаахан байна. Энэ л багшийн хүчин доор бид нар чинь аливаа зөвлөлд хариуцлагатай байх, багш хүн байх, хүүхдэд хайрлах, ер нь үнэн чудраг байх энэ чанаруудыг авч ирсэн. Намайг анх багш болоход маань манай Бие тамирын тэргүүний ажилтан Баатар багш маань сайн тамирчин байх үед маань бас ингэж Монгол Улсын гавьяа төгсд үрийн эренчин багшд бас Хинтээ аймгийн шагшаа явагт авч намайг гардуулж өгч аймгийн шагшаа явагт олон жил явж улсын аймгаас олон медальтай тамирчин болж байхад маань манай Сад багш маань эренчин багш хоёр ярьж гаад энэ тамирчин хүүг Бие тамирын багш болгож ирж сургуультай багшлуулъя. Чи сургуулийн даа, би төлбөрийн даа гэж манай хоёр багш маань дааж намайг 5 жилийн гэрээтэйгээр би их сургуульдаа сураад очиж сургуульдаа би ажилласан. Түүнээс хойш би багш захирлаар Батнарынхаа сургуульд 13 жил багш захирал хийсэн байдгийг. Анх удаа бол curriculum-ны тухай бид нэр их сургалт хийдэг байлаа хүүхдийг. За манай сургуулийн бол хамгийн гол нь анги тагмаар ангиар нь нийтээр нь ингэж сурах зорилт тавьдаг. За сүүлийн үед болох дээр багангийн сургалтын дээр ахад багшны зөвлөлтөөгөө бас хамтарч ажилладаг. Багш нартайгаа унших чадвар тэгээд уншсан номынхны утгыг яриулах гээд багангийн багш нартайгаа бас холбоотой ингэж ажилладаг. Багш нарын хувьд бол арга зүй заах арга их сайтай. Тэгээ манайхан чинь нэг юм хэлэхэд аягүй сайхан хүлээж авдаг. Баг дундын холбоо их сайн байдаг. Жишээ нь багангийн багш нар бол дундаа ингэж орчлоо гэж хүүхдүүдэд хайдаггүй. Дундаагийн багштай манай энэ хүүхэд ингэж хүүхэд шүү гэдгийг нэгэнд 4 жил зангийн мэддэг учраас тэр багштай хэлээд өгчдөг юм байсан. Тийм учраас багш нар бас их эвнэгдэлтэй тэгээ сайхан амжилтанд хүрч байсан баг. 90 онд тэмдэглэгчний өмнө тал чинь аймгийн физикээр олимпиадаар аврагч болж илээ, математикаар ч авраг болж илээ. Хүүхдүүд маань их сайхан амжилтууд гаргаж ирсэн. Тэгээ энэ манай математикийн багш нар чинь үед амжсан сайхан багш нар. Энэ ч гэтэл 3-4 үед амжсан багш ажиллаж ирсэн надаас доош. Миний анхны шив АБМ зүгээд тэтгэвртэй гарах болцсон. Тэр багш маань ажиллаж байна. Тэрний шавнар байж байна. Олон сайхан багш нар үед амжаад ажилладаг. Физик математикийн судлагдхууны баг маань бол 5 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. За тэгээ физикийн багш ангараг, ангараг багшийн шав мөнгө зул гээд бид 3 бол үед амжсан физикийн багш нар байна. За энэ талдаа Соёнбоо багш маань бол бас үед амжсан ингээд ийм физик математикийн багш нар бол ажилладаг. За ингээд 1994 оноос бол энэ сургууль дээр бол математикийн аяныг бол зохион байгуулж эхэлсэн. 2004 оноос бол математикийнхаа аяныг бол Масын олимпиадыг зохион байгуулад 20 дахь жилдээ болж байна. За энэ бол багш ажилчид, эцэг эхчүүд гэсэн 3 төрөл төр бол зохион байгуулдаг. Жилдээ бол 640-өөс 1120 хүнийг бол хамруулж ингэж аянаа бол зохион байгуулдаг. За манай судлагдхууны баг бол жилдээ бол кенгуру олимпиад, намрын их сорилго, мазаала олимпиад, тэгээ элсэлтийн ерөнхий шалгалт, улсын төрөлцсөн олимпиаданд бол жил бүрдээ бол амжилтыг үзүүлж идэг. Сүүлийн 10 гаруй жил бол элсэлтийн ерөнхий шалгалтаар бол аймагтаа бол ер нь эхний 3 байранд бол байгаа. За бид нар бол ер нь хүүхдүүдийнхээ сэтгэх чадварыг ер нь бүх төрөл дээр нь хөгжүүлэхэд их чухалчилдаг. Энэ маань бол олимпиад уралдаан тэмцээнд оролцох гол тулгуур маань болж өгдөг. Математикийн аяныг бол ер нь эцэг эхчүүд, багш ингээд бүх хүмүүс төрөлд оролцуулдаг учраас бол хүүхдүүдтэй бол эцэг эхчүүд маань бас их дэм болж өгдөг. Энийг бол бид нар их чухалчилд ажилладаг учраас амжилтын маань их үнэт болдог юм аа.
Өнгөрсөн үеийн түүхээ одоо цагийн амжилтаараа баттгаж байгаа энэ хамт олонны бас нэгэн бахархал нь 2011 оны 12 дугаар сарын 6-нд ардын засгийг үүсгэн байгуулагчдын нэг Монгол улсын төр нийгмийн нэр зүтгэлтэн Дарь-завын лослын нэрэмжит сургууль болсон жил байлаа. Мөн төрийн болон хувийн хөвшлийн сургуулиудын дунд зарлагддаг Монгол улсын топ 20 сургууль шалгаруулах уралдааны шилдэг менежменттэй сургуулиар өргөмжлөгдсөн Бахтам түүхтэй сургууль юм. За одоогоос 17 жилийн өмнө юм да. Тэр үед одоо аймгийн засаг даргач Жаргал дарга маань бас Солонгост ажиллаж байхад маань санал тавьж тэр үед одоо Солонгост 2 жил ажиллаад ингээд байж байхад маань Батнарын сумын ерөнхий улсын сургуулийн захирлын шалгуулт болох гэж байна. Та ирж өрсөлдөөч гэж манай сургуулийн маань одоо багш нар, багангийн багш нар, тухайн үеийн одоо багш нар маань одоо санал тавьж би одоо бас Солонгосоос ирж одоогоос 17 жилийн өмнө юм да 2008 онд Батнарын сумын сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Тэгээд энэ хугацаанд ажиллаж байхдаа бас Солонгост тэр сайхан Азийн бар болсон одоо Солонгос орны өв соёлтой тэнд одоо суралцаж тэнд ажиллаж амьдарч байхдаа бас олон зүйлийг бас сурж мэдэж бас харсан зүйлээ ирээд хамт олонтойгоо сургуулаа бас удирдсан. Тэгээд энэ үед бол одоо бас 4 жилд нэг удаа болдог Монгол улсын топ менежменттэй сургуулиудыг шалгаруулах ийм том боловсрол туралдаан байдаг гэсэн. Тэгээд энэ үед Монгол улсын 2010 оны үйл ажиллагаагаараа Батнарын сумын ерөнхий улсын сургууль маань 755 хувийн хвшлийн жаргаар ингээд 812 сургуулиас улсын топ менежменттэй сургуулиар одоо ингээд шалгарч ирсэн түүхтэй байдгийг. Энэ нь одоо энэ өөрийн гэсэн сургалтын арга зүй, сурагчдын таатай орчин бүрдүүлсэн байдал гэдэг олон 27 шалгуур үзүүлэлтийг хангаж энэ одоо болцлыг хангаж ирсэн л да. Тэгээ манай сургуулийн хувьд яг энэ үед одоо манай сургалтын чанар бол үнэхээр сайн байсан. Тэр үед сургалтын менежерээр ажиллаж ирсэн манай Чулуунбатын одоо Инх Жаргал сургалтын менежер маань одоо Батнарын сумынхаа ерөнхий улсын сургуулийн сургалт арга зүйн тал дээр бол одоо гарамгаа өөрчлөлт оруулж Монгол улсын багшийн сургуультай шипийн холбоотой авч өөрөө бас Солонгос, Японд бас явж арга зүйгээ бас Японы одоо тухайн үед JACA-гийн одоо сургалтын арга зүйтэй хослуулж манай сургууль бол одоо богинохон хугацаанд Хинтээ аймгийнхаа одоо тэр сайхан сургалтынхаа чанар стандартаар Хинтээ аймагт 4 жил дараалал нь тэргүүлж ирсэн түүхтэй. За тухайн үед одоо ажиллаж байсан манай нийгмийн ажилтны цэцэг сөрөн одоогийн захирал тэр үед ч гэсэн сургалтын одоо хүүхдүүдийнхээ хажуугаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд маш олон одоо талт ажлуудыг зохион байгуулж хүүхдийн оролцооны байгууллагуудыг одоо сайхан толгойлж ажилласны үр дүнд бол одоо манай сургууль бол одоо ерөнхийдөө бас маш сайхан ажилласан. За тэгээд топ менежменттэй сургуулийн хамгийн гол одоо үзүүлэлтийг үзүүлсэн одоо шалгуурууд одоо бас малчтын хүүхдийг гэр орныхаа нөхцөлд ая тухтай амьдрах дотор байрыг одоо улсын хэмжээнд жишг дотор байрыг манайх гаргаж ирсэн. Тэр үед одоо манай дотор байрын багш Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан Болингийн Эрдэнэтэй багш маань сайхан удирдах 150 хүүхдийг одоо бас хүүхдэн дотор байрыг бид бүхэн бас бариулж Монгол улсын хэмжээнд боловсролын яамд жишг дотор байрын журам байхгүй хаад манайх санаачилд журамыг нь одоо бас өргөн барьж ирсэн. Хинтийд байтугай улсад жишг болохыг одоо бас хүүхдүүдийн таатай орчин бүрдүүлж ирснээр улсын топ сургуулийн одоо бас менежментийн хангахад нэлээд том байр суурь илэрхийлж байсан гэж бодож байдаг. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас 2022-оос 23 оны хичээлийн жилд сургуулийн менежментийг сайжруулах жил болгон зарласан байдаг. Яамныхаа одоо төр засгийн бодлогыг авч хэрэгжүүлэх үүднээс бид бүхэн сургуульд суурилсан менежментийг одоо хэрэгжүүлэх энэ ажлыг одоо эрчимтэй хийж хэрэгжүүлээ явж байна. За сургууль суурилсан менежментийг хэрэгжүүлэхийн тулд бид бүхэн менежментийн багаараа ярилцаж сурагчдын өмнө одоо тулгамдаад байгаа асуудлыг хүүхдийн өөрсдийнх нь оролцоотой мөн эцэг хасран хамгаалагч харгалзан дамжигчдын оролцоотой багш сургууль хүмүүжүүлэгт ажилтныг одоо ажилтнуудтайгаа хамтран одоо тулгамдсан асуудлыг нь тодорхойлон түүнийгээ сургуулийнхаа менежментийн одоо төлөвлөгөө зураглалд оруулаад ингээд нэгдсэн нэг одоо бодлого чиглэлтэйгээр сургалтын үйл ажиллагаа хийгдээд ингээд явж байна. За яалтчгүй хувьсаж буй боловсролын өнөөгийн одоо 21-р зуунд бол хүүхдийн одоо сэтгэхүй, хүүхдийн арга барил, хүүхдийн одоо сурч хөгжих орчин бол одоо шинэлэг ийм арга зүй, шинэлэг одоо орчин бол шаардлагатай байгаа. За энэ орчныг бүрдүүлэхийн тулд сургуулийн захиргаа их анхаарч хамтын ажиллагаагаа бол эрхжүүлж ажиллаж байгаа. Хиймэл оюун ухаанд суурилсан STEM боловсролыг одоо сургалтын арга зүйд хэрэгжүүлэх нь гэсэн одоо
төслийн хөтөлбөрт бол одоо сургуулийн удирдлага бол хамрагдсан. Сургалтын одоо бага дунд бүрэн дунд улсрлын сурагчдад одоо хэрэгжүүлж болох одоо 3 ширхэг дрон авчирч. За энэ дрон кодчлоор бол хүүхдийн одоо инженерчлэл, кодчлал одоо AR технологи буюу орчин үеийн одоо мэдээлэл харилцаа холбооны технологиг сургалтын хөтөлбөртөө уялдуулан одоо авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай юм аа. Энти аймгийн одоо 1-р сургуультай шипи холбоо тогтоогоод 10 жилийн сургууль одоо олон багш нар сайн багш нар тентэнтэй бид нар чинь харилцаа холбоо шипи холбоо тогтоо тэнд ажиллаж байлаа. Тэгээ манай социализмын зам нэгдэл энэ Читмүжийн Кирийн орёны хамтралтай шип байсан. Бид нар багш нарынхаа одоо бүрэлдэхүүнтэй бүр одоо газ 53 машин дээр өвлийн хүйтэнд 11 сард эсхийгээр ингээ бүхөө хийчгээд хэдэн багш нараа аваад тэр Кирийн орёноор тэр сургуультай бас шипи холбоотойгоод ажиллаж байлаа. Сурах бичгүүдээ хоорондоо тэндээс сурах бичгөө түүхийн гэхэд би түүхийн багш байсан юм л дээ. Түүхийн номыг эндээс бид нэр түүхийнхээ сурах бичгийг солилцдог энэ тэр ийм бас үйл ажиллагаа явдаг л байлаа. Манай сургуулиас Гүрчидэнгийн Баярмаа гэж хүүхэд архитектурт амралт явж. За тэр амралтаар явах болоход багш нар бид одоо нөгөө явж байгаа шавьд юу өгөх вэ гэдэг юм одоо хэцүү болчиход байсан. Тэгээ би тэд одоо ярьж сурсаар яваад нэг пиано болсон хинтээ өндөр болно гэдэг симфон биш. Тэний пиано болоод хүүхдтэй гэж явсан. Тэгээ тэр хүүхдүүд тэний авч очиад тэгээ тэр хүүхдүүд илсэгээ дараагаар бидэнд хууч уурч ярьж байгаа байхгүй юу. Тэгээ миний энэ авч очсон одоо тэр хинтээ өндөр болно гэсэн тэр одоо юуг тавихад пианыг тавихад тэнд байсан гадаад орны бос хүүхдүүд суудлын дээр босоод алга засч байсан. Тэгэхээр хүний сэтгэл төрсэн маш сайхан бэлэг өгсөн шүү манай багш нар гэж хүүхэд маань тэгж бас хуучиж байсан юм аа. Тэгээ энэ бол манай багш нарын бас нэг бүтээлч байсны сайхан шинжил гэж би дотроо бодож явдаг. 90 оноос би энэ сургуулийн захирлаар ажилласан. 90 он гэдэг маань одоо нийгмийн ямар үе билээ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Бид нар энэ сургуулаа одоо хамгийн гол нь халаалтыг тасралтгүй явуулах шаардлагатай. Энэ сургуулийг одоо хөлдөөж болохгүй, сургалт хүмүүжлийн ажлыг тасалдуулж болохгүй. Тийм учраас бид нэр сарда 18 сая төгрөгийн зардал гаргадаг ийм одоо төвлөрсөн халаалтнаас халаалт авдаг байсныг Улаанбаатар хотын Одкон холдинг компанитай яриад Energy гэдэг тогоо тавиад сард 6 сая төгрөг одоо төлдөг ийм одоо байдал шилжсэн. За багш нарыг тэр үед чинь багш нарын бас одоо дутагдал бол бас байсан. За энэ дээрээ бол одоо сумынхаа засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай яриад тэгээд одоо энэ сумынхаа 11-р анги төгссөн, 10-р анги төгссөн энэ хүүхдүүдийг цаашдаа одоо багш болгоё. Багш болгоод одоо энэ суманда ажиллуулъя гэдэг ийм одоо ойлголтыг бол одоо тохиролцоод ингээд одоо сумаа бол одоо 2000 он гэхэд мэрэгжлийн багшаар бүрэн хангасан ийм одоо сум болгосон. Багш бүхэн ээлжид хичээлээрээ энэ сургуулийн менежментийн зорилгын хангахад ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг тал дээр хүртэл багш нар маань нэгдсэн нэг ойлголттой болсон. За мөн сургалтын хөтөлбөрийн одоо агуулгын салгамж холбоо 1-ээс 12 дугаар ангийн одоо ангийн төлөвлөлт зэргийг бол манай багш нар бол бага дунд ахлах за харгын нэгдэл мэрэгжлийн хөгжлийн бүлгээрээ хамтарч хийгээд энийг одоо хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа олон улсын хөтөлбөр гэдэг эдүүтэн ферсэн хөтөлбөр бол сургуулийн одоо бага ангийн сурагчдын математик, англи хэлний одоо хоцрогдлыг арилгах, англи хэлний хэл шинжлэлийг одоо сонирхох, танин мэдэх ийм сургалтанд бол дэмжлэг үзүүлж байгаа. Хүүхд хамгааллын хамтарсан багтай, сургуулийнхаа болон сумын хүүхд хамгааллын хамтарсан багтай хамтарч хөтөлбөр төлөвлөгөөг нь босруулад сумын иргэдийн төлөвчдийн хурлаар одоо тогтоол гаргуулсан байдаг. За энэ хүүхд хамгааллын хөтөлбөрийг бол одоо бүхий л одоо аж ахуйн нэгж албан байгууллагууд бол одоо хэрэгжүүлээд явах хэрэгтэй байгаа. Би энэ сургуулийн 2019 оны төгсөгч 2024 онд Монгол Улсын боловсролын сургуулийг англи хэлний багш мэргэжлээр дүүргэсэн. Энэ сургуульд ажиллах хугацаанд хүүхд хамгааллын чиглэлээр, хүүхдүүдэд сонсох чиглэлээр төлөвлөгөө ажлуудад зохион байгуулсан байгаа.
Үүний хүрээнд 12 тус ангийн сурагчдын 4 сурагчдаас илтгэлийн өдөрлөг, мөн нээлттэй ярилцлага хэрэлцүүлэг, мөн хүүхдийн чуулганыг хамтарсан баг сургуулийн захиргааны зүгээс зохион байгуулж дунд ахлах ангийнхны юу хэлэх гээд байгаа, юу хүсэж боддог, эсвэл тулгамдсан асуудал нь юу вэ? Чөлөөтэй нээлттэй сонсч ярилцсан байгаа. 2012 он 12 жилийн ерөнхий боловсролын сургууль болон өргөжлөө. Батноров сумын ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийг 2012 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн төр нийгмийн нэр цэцгэлтэн Лослын нэрэмжит 12 жилийн ерөнхий боловсролын сургууль болгосон төвхтэй. Одоо нэгдсэн халаалттай болцоход одоо ингээд амар байна. Энэ үед бол сургууль маань уурын зугтай гаралгаатай байлаа. Тэгээд галчнаар маань 1 ээлжээр одоо 816-аар гардаг. Одоо сургуулийнхаа дулаан тогтой одоо өчигдөр сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явуулах үйлчилгааг энэ ажилтан ажиллагчид маань бол маш сайн ханган ажиллаж ирсэн. Үүний зэрэгцээ одоо 150 хүүхдийн дотор байр маань мөн л одоо энэ 15 онд ашиглалтанд орсон байдаг. Энэ одоо дотор байрныхаа одоо байр энэ сууцыг хүлээн авч бид бас малчтын хүүхдийг одоо ая тухтай амьдруулах сурч одоо амьдрах нөхцөлийг бүрдүүлж сайхан орчин бүрдүүлж ажиллаж байсан. Одоо энд ажиллаж байсан одоо дотор байрын багш Эрдэнэтуяа мөн бусад ажиллагчид маань хичээнгүйлэн сайн ажиллаж мөн ойр одоо сумдын сургуулиудаас ч одоо сурагчид ирж дадлаас Нариулангоос Баянгаавоогоос ирж тэд маань бас л одоо амжилттай сайн суралцж одоо дараагийн шатны сургуультай ингээ явж байсан бас л одоо бидэнтэй хамтран ажиллаж байсан энэ хүмүүсийн маань хүч хөдөлмөрийн үр шим юм аа. Манай сургууль 1939 онд 12 хүүхэдтэй Мань Бадраа гэдэг багштайгаар сургуулаа эхэлж ирсэн юм төвхтэй. Тэгээд 1974 онд Идэрмэг сум маань татан буйгдсан учраас дараа нь одоо Батноров сумын Идэрмэг багийн баг сургууль болж үйл ажиллагаагаа цааш өргөжлүүлж байгаа болж. Би энэ сургуульд анхан 1966 онд сургуульд орж өсгөж заалгаж эхлээд тэгээд сургуулаа төгсөөд багшийн сургуулийг 1979 онд төгсч ирээд одоо ажлынхаа гараг бас одоо төрлөх сургуулиас эхэлж исэн ийм хүн байгаа юм. За манай сургууль бол олон одоо сайхан эрдэмтэн мэрэгдийг бас төгсгөж гаргасан ийм төвхтэй. Түүнээс одоо дурдах юм бол социологийн ухааны дэд эрдэмтэн, социологийн ухааны доктор Дулмын Дашчанц, Гавьят багш Гиндэнгийн доолгор, Гавьят багш Аюушин Таравжив, хүүхдийн зохиолч Ахмад багш Жүндэнгийн Санжаа гончиг гээд олон одоо тийм эрдэмтэн мэргэд бол төрж гарсан. (2024 он) 320 хүүхдийн багтаамжтай шинэ сургуулийн барилгаа хүлээн авлаа. Өнгөрсөн он цагийн урсгалд сургалтын ахиц дэвшил, метрологи базаа бүтээн байгуулсан, хамтдаа суралцсан, хөгжсөн он жилүүд өнгөрсөн. Эсгийнхээрээс Эрдмийн гараагаа эхэлж байсан энэ сургууль 2024 онд 320 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилгаа хүлээн авлаа. Энэ сургууль ашиглалтанд орсноор багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, багангийн сурагчид өөрсдийн нас, биеийн онцлог тохирсон ширээ, сандал, анги танхимд сурч хөгжин, стандартын шаардлага хангасан орчинд үдийн цай хөтөлбөртөө бүрэн хамрагдаж байна. Орчин цагийн тоног хөрөмжөөр тоноглогдсон, дохилыг дулаан, цэлгэр уужим анги танхимд ирээдүйн Батноров сумын хөгжлийг түүчэлэх эрдэмтэн мэрэгжилтнийг бэлтгэж байна. 2024-өөс 28 оны одоо цэцлэгийн мөрийн хөтөлбөрт хүүхдүүдээсээ гарсан одоо 287 хүүхдээс санал авсан. 71 санал гарч ирсэн. За энэ одоо хүүхдүүдийнхээ саналыг бас төрийн бодлоготой уялдуулах хэрэгтэй юм аа. За эхний ажлууд одоо энэ 2025 оны 4 сараас эхлээд ингээд хөрөнгө оруулалтууд нь эхэлж байна. За энэ жил бол нэг 60 гаруй сая төгрөгийн
хөрөнгө оруулалтыг бас сургуульд оруулах хөрөнгө оруулалт хийж байна. Үндэсний спорт болон одоо волейбол, сакс гэдэг орчин үеийн спортыг хөгжүүлэх талаар засаг даргын одоо бас зүгээс өсвөрийн баг тамирчдыг бэлдэх, тэднийг одоо сургууль хөгжүүлэх, дээрэс нь одоо энэ Улаанбаатар хотод байгаа клубүүдтэй бас холбох ийм бас ажлуудыг бас санаачлаад хийгээ явж байна. Клубүүд бид бүхэн бас Хэнтэн аймаг бас боловсролын салбарт реформ хийнэ гэж ингэж бас зарласан. За үүний хүрээнд Хэнтэн аймгийн 18 сум 4 тусганы үйл ажиллагаа бол бас энэ аймгийнхаа бодлоготой уялдаж, за энэ хөдөөр нутагт дутагдаад байгаа багш нарын одоо ажиллах хүчний дутагдлыг одоо арилгах тал дээр хамгийн түрүүнд бас ажлуудыг эхэлнэ. Үүний нэг жишээ бол төрийн албаагчдын орон сууц гэдэг хөтөлбөрийг 2026 оноос Батнарын сумдаа хэрэгжүүлнэ. Үүний хамгийн эхний ээлжинд бол залуу гэр бүлүүдийг дэмжих ийм одоо ипотекийн 6% үнэтэй энэ хөтөлбөрийг эхлүүлэхээр ингээд зорио ажиллаж байна. 100 жилийн ойг тохиолдуулаад 24-өөс 28 онд Батнарын сум одоо боловсролынхаа чиглэлд хэрхэн яаж анхаарч ажиллах вэ гэдэг дээр их бодлого гаргаж засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хурлын одоо үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлүүдэд оруулаад ажиллаж байна. 6-аас 12 дугаар ангийнхаа 260 гаруй хүүхдүүдтэй уулзч ирээдүйн Батнарын сум хэрхэн яаж хөгжих юм, боловсролын байгууллага нь яаж цаашаа явах юм, миний хүүхдүүдэд одоо юу дутагдж байдгийг, юунд анхаарч ажиллах уу гэдэг анхныхаа одоо юм уулзалт ярилцлагыг хийгээд энэний дагуу одоо энэ онд гэхэд Батнарын сумдаа нэлээд олон ажлуудыг засаг дарга маань шийдээд ингээд явж байгаа. Ер нь одоо Батнарын сумын боловсролын байгууллага цаашдынхаа 100 жилийг хэрхэн яаж алхах вэ гэдэг нь энэ одоо 24-өөс 28 оны циклд одоо ажиллах хугацаанд тодорхойлогдно гэж ойлгож байгаа. Их эзэн хааны өлгийн нутаг, үнэнч нөхрийн андгай өргөсөн түүхийн гэрч болсон энэ нутгийн эрхэм багш Шавнарт эрдэмтдийн их далай цэлэж бахархах түүх, багтам амжилттай одоо цагийн түүхийн хадгалан ирээдүйн цагийн түүхийг бичих хуудас ийм эргэж байна.